сайн байцгаана уу үзэгчдээ хүрээ соёл хүрээ дуу нэвтрүүлэг эхлэж байна. Бид өнөөдөр ихэд дугаар сүл чуулган дуучин Дуламсран урьж ирүүлээд байна. Ингээд үзэгч та бүхнийхээ анхаарлыг Дуламсранд хандуулъя. Өөрийн чинь уран бүтээл ер нь хэдэн оноос анх яаж ихэлсэн эндээс хоёулаа яриагаа эхлэе да. Паркд байрладаг Түмийн их чуулгад цоодол багш маань ажилладаг байсан. Тэгээд цоодол багшийнхаа анхны гарын шаваар ороод ингээд өдөг хүртэл ажиллаж байна да. Ардын жүч уртын дууч цоодлого юу? Тий, соёлын цоодол гэдэг. Соёлын цоодлого гоё. Урлагийн гавьяа зүтгэлтэн. Давтагдшгүй ховор сайхан дуучин их мундаг хүний шавь биш дуучин тэгэлгүй. Тэгээд өөрийн чинь ингээд дуулж байгааг сонсоход ер нь нэлээд дээр одоо 30-аад оны үеийн дуулж исэн одоо тэр арга барилаар тэр аядангаар дуулдаг. Энэ дээр ер нь хэрхэн яаж ажиллаж заавал энэ арга барилыг сонгосон юм? За би өөрөө дуучин болох хүсэлтэй байсан гэд үүнийхээ улмаас Монгол Улсын их сургуулийн Монгол хэл соёлын сургууль байдаг ардын урлаг судлалын тэнхимд элсэн суралцсан. Тэгээд одоо ер нь яг их хүрээ нийслэл хүрээнд дуулагддаг байсан тэр ардын богино дуунуудыг нэлээд сонирхдаг байсан. Миний багш бас Оюнбат гэдэг түүхий ухааны доктор хүрээ дууны хөгжимчин юм хүн байдаг. Тэгээ багшийн маань үлээ их байсан. Тэгээд оюутан болсноос хойш багш маань одоо их олон сайхан дуу бас зааж исэн, санал болгож исэн. Тэр дуунуудыг сонсоод ирэхээр одоо бид нарын мэддэг аянаас шал ондоо нэлээд дээр үеийн ая дангаар дуулагддаг гэсэн. Тэгээ би их сонирхол татсан л да. Энэ ардын жүжигч Ичи орлогоо. Тэгээ би радиог Алтан фондноос очиж сонсч ийсэн. Тэгээ тэр хүний дуулах нэг сонь санагдсан л да. Маш юм шулуухан, гүдсгэн, хоолойны хөөрх юм нуглаанууд ихтэй. Тэгээд их хөвлүүхэн, нэг хоолойны хүч чадал шаардаад байхгүй. Сонин тийм хаялга элементүүд их агуулсан их чимэглэлийг хийж их сонин дуулж исэн. Тэр нэг сонирхол татсан. Би өөрөө чинь бас ингэ сонссон юм байна л да. Хуучин монгол бичгээр их сайхан бичдэг, их сайн уншдаг. Мөн бас төгөд хэл бас зэгсэн судалжсан, бас төгдөр ойлгочдаг, уншичдаг гэд тэгжсэн. Тэгэхээр зэрэг би таныг ер нь хүрээний соёлын талаар, ер нь хүрээ дууны талаар нэлээд их гүн судалсан, их сонин сайхан юм сонссон хүн болов уу гэж боддгийн. Тэгээд та бидэнд энэ тухайга хуучлахгүй мó? За мэрэгчлийн маань шаардлага байдаг л да. Урлаг судлаач хүн болвол өөрөө гүйцэтгэгч байх ёстой. Гүйцэтгэгч байна гэдэг маань өөрөө жишээлбэл би дуучин байж ээж дуугаа судлана. Би биелгээ хийдэг хүн өөрөө тэрийгэ бүхэд биеийнхээ хөдөлгөөнөөр хийж ээж тэрийгэ судлана. Тэгэхээр зайлшгүй шаардлага үүднээс одоо би дуулахыг оролдож хичээж ирсэн. Тэрнээс яг мэрэгчлийн дуучин биш. Тэгээд судлаач хүн гэдэг ямар нэгэн судалгаа хийхэд заавал одоо судалгааны гол их сурвалж түүхэн баримт одоо материалууд дандаа уйгурчин бичиг төв тэл дээр байж идэг. За энэ ингээд ардын аман зохиолын цуврал гэсэн юм ном байгаа. Тэгээ энэ дээр 3 дугаар цуврал нь байна л да. Тэгээ энэ дээр болохоор нөгөө ардын богино дуунуудыг гарсан байгаа. Тэгээд энд ардын дууны тухайг оршил дээр ингээд бичсэн байна. Би бас нөгөө өөрөө сонирхтгүй үед ингээд гол миний судалгааны гол их сурвалж болдог л доо. Тэгээд энэ Үнчин цагаан батга гэдэг байна. Би бол өөрийнхөө дуусан Ган төмөр гэдэг дууг одоо энэ номон дээрээс хараад тэгээд одоо энэ Ган төмөр гэдэг. Юу гэж бичсэн бэ? Одоо энэ номон дээрээс нөгөө сүүлийн хоёр одоо нэг хүмүүс дуулдгүй тэр хоёр ингэж байна. Алт хар гизгэн араа дагаад намирна. Амраг түүний мэс сэтгэлийг биш. Гил хар гизгэн гуяа дагаад намирна. Гадны хүмүүс олон боловч ганцхан түүнийг минь гүйцэхгүй тэгээд ер нь энэ хоёр үгээр бол нэг дуулдгүй юм л та. Тэгээд тэр хоёр үгийг бол энэ номноос ингээ авсан.
За хөгторгон дээл дууг одоо судлах явцад их сонин юу баримт олсон сонсон л да. Тэгээ хамгийн сүүл дээр увсын чандман сумын нутаг дуулжиж болцсон байдаг. Тэгээ тэндих уулзалтандаа ингээд нөгөө дээлийнхаа хайр сэтгэлийн илэрхийлэл болгож дээлийнхаа дотоод хормоноос дугуй хайчилж авч ингээд солбож оёод ингээд явж исэн гэж одоо зохиолч тогмодгоос надад ярьж исэн. За хөгторгон дээлгээд дууг ер нь дуулж чаддгүй л те. Ягаад гэвэл нэлээд хэцүү байхгүй юу? Одоо бид нарын мэддэг чи нөгөө банзрагчхан дуулж байгаагаар бид нар мэддэг шүү дээ. Энэ банзрагч чинь яг юу 1952 онд дуулсан загирж байгаа дуулж байгаа аяар дуулдаг байхгүй юу? Одоо бид нарын мэдээд байгаа тий. Тэгэхээр хөгторгон дээл дууг одоо 1920
30-аад оны үед ичээ орлогоо анх дуулж исэн тэр арга барилаар нь би дуулахыг хичээсэн. Тэгээд өөрөө бас өөрийнхөө хаана ямар хөөрхөн чимэг хийчүүл айтайхан сонсогдох бол тий. Тэгээд яг өөрийнхөө дуулах ур зүгээр баяжуулаад дуулахыг хичээсэн л тий. Тэр нь ажиллаад тий. Тэгээ бас Түмэн Дэмбэрэл гой дуулсан байдаг. Ер нь бол судлаачид бол үздэг. Хөгторгон дээлийн аялгаунд Увс аймгийн хөгжим драмын театрын жүжигчин гавьяа жүжигчин загирж байгаа бол аялгаунд нь бол их том өөрчлөлт хийсэн гэж үздэг. Та тэр яг хуучныг ингээ сонсох юм бол нэлээд ялгаатай л да. Ичээ орлогын дууснаар сонсох юм бол тэнд бол яг юм гүдсгэн шулуухан жижигхэн өөрхөн яг тийм хүрээ маниараар дуулсан байгаа байхгүй юу. Одоо эчин хорлонгой, хамт сүрэнгой, одоо өөрөө чинь багш цоодлогоо антрын одоо бодвол бичиж үлдээсэн дүр тутгал одоо дуу мууныхаа талаар бичсэн сэтгэл энэ төр байдгүй. Тэдний судалгаа энэ төр хийсэн тийм материалууд маань. Цоодлогшийн одоо миний одоо анхны багш цоодл багш, хоёр дахь багш нь одоо Оюнбат багш ахгүй юу. Тэгээд цоодлогш маань Оюнбат багшийг одоо их итгэж найдаж одоо энэ ер нь их хүрээ тийм өрмөц донж маягаар хөгжимддэг их мундаг шанц ч мундаг хүн байдаг гэд. Тэгээ Оюнбат багш маань их материал юм үлдээсэн. Тэгээ Оюнбат багшаас маань одоо өвлөө залгамжлаад надад бас нэг 2-3 хавц материал байдаг л да. Тэгээ дандаа гараараа ичсэн. За энд ингээд 1992 оны 12 дугаар сарын 4-ний 5 цаг 5 минутад цоодл багшаасаа тэмцэж авлаа гэдэг. Миний хичээлийн лекц байна л да. Тэгээ энэ болохоор багш маань майн хөгжих тухай бид нарт хичээл орж ирсэн. 1-100 хүртэл тоолоо. Тэгээд жоохон сонирхол л да. Нэгэн зүүн утан оронгоос дэлгэр мани дүнчүр мани дөрвөн бомн ногоон оюун жамин шарвада дашилум богот ванчин далайламига жан шамбал гандан дева жингийн орон даган төрөё Уммахере батман урду шарихум уммани ветмихум тэгэл 200 гэл тэгээ явчихсан. Ер нь бол цоодлогоо бол гайхамшигтай сайхан дуучин байсан. Тэгээд би бас цоодлогоо Бадрагуу хоёрыг бол их юм судалж их өвөлдөөсөө ингэ сонсч ирсэн. Ер нь ардын дууны дасгал бол ардын дуун дотроо байдаг гэд цоодлогч маань хэлдэг байсан. Тэгээ биднийг дандаа ардын дуугаар дасгал уншуулдаг байсан. Тэгээд нөгөө судгийн ногоо, айн нанаа, тэгээ голчлын намсгаа суулгах энэ дасгалууд өгдөг байсан. Гол нь нөгөө дуучин үний одоо гол зүйл бол дууг ер нь амьсгааны урлаг гэж ярьдаг штеп.
Өөрөө чинь одоо саяын дуулсан Монгол самолет гэдэг дуу шүү дээ. Энэ дуу ер нь яг хэдийн үед одоо хүрээнд зохиогдсон юм? За. Энэ дуу 1925 оны 5 сарын 25-нд Зөвлөлт Орос улсаас тэр үе Зөвлөлт Орос улс гэдэг байсан. Монголд анхны нисэх онгоцыг бэлгэлсэн тийм түүхтэй. Тэгээд тэр нисэх онгоцын жолооч нь Лотип гэдэг баха. Тэр Орос хүн жолоодж ирсэн. Тэгээд яг энэ онгоц Монголд орж ирснээр Монгол улсын нисэх хүчний түүхийн хөгжил эхэлж байгаа гэж үзэх боломжтой л да тий. Тэгээд тэр онгоц нь одоо би бас сонсч лсэн л та одоо хүрээнд дээгүр Улаанбаатар хотын дээгүр нисээд улсууд их айж гарч харж зарим нь одоо бараг сандарч юм хүмүүс доогуур орж исэн гэсэн. Тэгээ тийм яриануд байдаг шүү дээ. Анхны энэ онгоц цагаан Улаанбаатар хотын цагаан ухаанд анх буулт исэн гэдэг. Тэгээд яг энэ онгоцыг ирэхээс өмнө нөгөө хүрээ захиран шийдэх газраас ард түмэн зориулаад уриалга гаргасан байна л да. Тэгээд тэр уриалгата миний Монголын ард түмэн удахгүй агаараар нисдэг шувуу нисэн ирэх тул одоо ард түмэн айж сандралгүй, айж эмээлгүй үзэж сонирхохыг уриалж байна гэд ийм уриалга хүртэл гарсан гэж байгаа. Боломжлуулсан юм биш. Тэгээд нөгөө ард түмэн маань нөгөө машин хараад бас айгаад сонирхоод тэгээд нөгөө дөхөхөөрөө захлаа цухтаагаад ингээд машинаас айдаг байсан тийм нөгөө сэрэлт кинон дээр гардаг штеп. Тийм байсан хүмүүс чинь агаарт нисдэг онгоцыг харахаараа бүр балмагдаад гайхаад тэгээд нөгөө хуржигнээд нисэж байгаа дуу муугийн сонсоод бүр ёстой нуугдаад л зүгээр бөө юм болсон гэд тэгж ярьдгийг. Тэгээд яг ингээ агаарт ингээд нисээд ирэхээр энэ дууг бол ер нь хараад шууд зохиосон дуу гэж ярьдаг л да. Та сонссон байх нөгөө үг аялгауны зохиомжны хялбар хүн сурчхад боломжтой. Тэгээд дороо сурчмаар байгааз шур дуутай шуу шиг далавчтай дуутай шуутай Монголын самолет хүр дуутай хуржигнээд нисдэг дуутай шуутай Монголын самолет агаар тэнгэрээр явдалтай ард олонтой тустай дуутай шуутай Монголын самолет гэд яг л нөгөө хараад зохиотсон. Тэгээд энэ ер нь одоо хараад хүрээнийхэн зохиосон уу? Нэг хүн одоо зохиоч нэгэн хүн ихэж гаргасан юм болов? Магадгүй нэг тэрийг бол өгөөсөхгүй хин нэг нь давамгайлсан байж болно тий. За энийг одоо хуучин аягч ашигласан байж магадгүй. Ягаад гэвэл тийм жишээ байдаг шүү дээ. Угаасаа нөгөө шивэх ягт гэдэг дуу маань хөрөл сум гэдэг дууны аяыг аваад ашиглаад дээр нь тэр тухайн үйл явдалтай цаг үедээ тааруулаад нөгөө үгийг зохиогоод дуулсан байх жишээтэй. Гэх мэтчил урд нь өөр дууны ая байсныг үүсгэж болохгүй л тий. Энэ ган төмөр дуу домогтой юу? Нэг хүүхэн залуу хоёрын бас нэг хайр сэтгэлийг илэрхийлсэн тийм дуу гэдэл багш маань нэг ярьжсэн. Тэгээд эрэгтэй дархан. Тэгээд тэр хоёр дандаа тэр нэг баруун хүрээнд дамнуурагчийн гудамжинд нэг болцож уулздаг байсан гэд их том дээл өмсдөг нөгөө хөөргөн ингээд ханцуугаар нь сугараа гарахыг харангуутаа шууд зохиогоод уулцсан гэд.
босооч амараа түүнийг минь гүйцэтгэх гэлээ хараг зэгнэх гояда намэрнах хатны лапмонэн олон болооч ганцхан түүнийг минь гүйцэтгэх хашламан хоргнэх ханцүй дотороо эргэлдэндэх айлиаусан сэтгэл минь цэжин дотороо асууран байнгах сүйд маннан хоргнэх байлин дотороо эргэлдэндэх сүйдэж явсан сэтгэл минь цэжин дотороо асууран байнгах. За ган төмөрд байгаа бол би энэ номон дээрээс сүүлд нэм дуусан хоёр бадгийг олсон л доо. Тэгээд тэр хоёр бадгаар бол нэг хүмүүс дуулаад байдгүй. Тэгээд энэ ном маань бол миний нэлийн одоо гарын авлага гэсэн үг л дээ. Тэгээд энд ингэсэн байна. Юу алт хар гизгэн араа дагаад намирна. Антана хүмүүнэн олон болооч амараа түүнийг минь гүйцэтгэх Ер нь хүрээ соёлын талаар хуучин нэмийн хүмүүсүүд юу гэж бичиж, юу үлдээсэн байх юм? хүрээний тэр найр наадам маш их дэгтэй байсан. Хүрээ найр наадам дээр нөгөө хүрээ хва дэмбэнүүд их тоглогддог байсан. Тэгэхээр надад нэг яг хүрээнд тоглогддог байсан нэг 7-8 хва нөгөө хуруу таалцах тоглоомын төрлүүд байдаг байхгүй юу? Тэгээ тэрийг одоо ерөөсөн хүмүүс гаргаж ирдэггүй. Одоо яг л дэмбэтэй адилхан. За нэгийг зүгээр аялаад үзүүлэх үү? За тэг. Чинна яндар чуаю имэнэ хаю Тэгээд тэр дээр хуруугаа ингэж гаргадаг юм уу те? нама чинна яндар хаю чаунага толло чинна яндар хаю архан хоёроо чинна яндар хаю ингээд дуулаад нөгөө архан ганган ганц архан хоёр чавнаг долоо найзын 8 гэдэг нөгөө дэмбэн дээр хилдэг нөгөө тоонуудын өмнө нэг тодтглоод байдаг ш. Тэрийгэ хилээл нөгөө хурууга таалцаал. Яг өмнөх нөгөө ухтвар аялгаа нь байхгүй юу? За. Тэгэхээр аялгаа нь гоё юм биш үү? Тий нэг яг хятад дэмбэнээс өөр. Тий дэмбэнээс өөр. Тэгээд нөгөө мэлхий вэ нөгөө мэлхий нэг ламтайда хоёр нүдтэй дөрвөн хөлтэй дөө гэд. Тэгээд тэр мэлхий вэ. Мэлхий толготой ингэж дуулдаг байсан юм уу? Тий. Тэгээд бас ийзэрмаа гэд байсан гэсэн. Тэгээд нөгөө игам паншиваган жуура тарарапапарарарарарара гэд бас л тэгээд энэ тоглоомод тоглохдоо нөгөө дандаа бас ардын богино дууны аяар тоглолдог дуулдаг гэсэн байгаа байхгүй юу? Богдын сүүлчийн хатан Генинпил хатны тэр нэг дууг бол би үг нь олж харж ирсэн л та. Тэгээд өөрийн чинь хэлж байгаа үг муу юм уу биш юм уу? Тэр дуу бол нэлээд тийм задгаа бичигдсэн тийм өвгтэй дуу байсан. Мөн тэр нөгөө Генинпил хатны ерөөсөө яг малгай толгооноос авахуулаад нөгөө хөлөө бол хүртэл бүх өмссөн зөөсөн тэгээд нөгөө Богдын ордны бараа ологчдоос Генинпил хатанд зориулаад зохиосон дуу гэж ярьдаг. 18-та Арья дүрийн хандаамаа гэд нэртэй. Тэгээ нөгөө хүрэн торгон актавчаа хүүснээс доош асаасан хүсэл ихтэй тачаалыг хүрэл терминд оруулъя. Бар соохор гутлаа бойвнда асаасан балран харанхуулах мунхыг баясгалангийн орон болгоё гэд. Тэгээ Генинпил хатан ч өөрөө маш сайхан хүүхэн байсан гэсэн. Тэгээд өөрөө энэ дуулна гэд тэгээд яг одоо энэ үгээр нь дуулах юм уу? Дуулнаа. Түүх бол түүх.
Эрхэм хүндэт үзэгчдээ та бүхний амралтанд зориулан явуулдаг хүрээ соёл хүрээ дуу нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаар танд таалагдсан гэдэгт итгэж байна. Баяртай.